Сайн бацгаана уу, эзний өдрийн мэнд хүргье. За бүгдээ хамтдаа өнөөдөр шинэ гэрээний үүс номын 8 дугаар бүлгийн 1-ээс 25 дугаар ишлэгийг хамт уншъя. За та бүхэнд Библийн ишлэл тарааж өгөх бах. За үүс 8-ын 1-ээс 25 гэсэн ишлэгийг багц ишлэгийг бүгдээ хамтдаа уншъя. За бид нар хамтдаа үүс номонд бичигдсэн анхны чуулганы итгэлийн амьдрал, үйлчлэл, зориулалтаас бүгдээ хамтдаа суралцаад явж байгаа те. За тийм учраас энэ хэсгийг бүгдээ үргэлжлүүлэн хамтдаа уншъя. За би чангаар уншия. Тэгээ та бүхэн надтай хамт дотроо тулгаад уншаарай. Стефаны хөнөөсөн явдлыг Шаул дэмжиж байлаа. Тэр өдөр Иерусалим дахь чуулганыхны эсрэг хүчтэй хавчлага өрнөж элч нараас бусад бүх хүн Ихуда, Шомрон даяар тархав. Сүсгтэй хүмүүс Стефаныг оршуулад түүний хойноос ихэд гашууджээ. Шаул чуулганыхныг тойлдуулж байлаа. Тэрээр айлаар орж тэднийг эрэм гэлтгүй чирч гаргаад гянданд тушааж байв. Гэхдээ тархсан хүмүүс сайн мэдээг хаасайгүй тунхагласаар явжээ. Филипп Шомрон аймгийн төв хот руу уруудаж очиод тентхийхэнд Христийг тунхаглав. Хурсан олон Филиппийг сонсож үйлдэж байгаа гайхамшигыг нь хараад ярьж байгаа зүйлтэй санаа нийлж ихэд анхаардаг байлаа. Бозор сүнснүүд олон хүнээс чанга дуугаар орилон гарч байсан бөгөөд саа өвчтөй суунг олон хүн идэгрэв. Тиймээс тэр хотынхан маш баяр хөөртэй байлаа. Тэр хотод Шимон гэгч хүн байжээ. Шимон мэрэг төлөг үзүүлэн Шомрон хүмүүсийг гайхан бишрүүлж өөрийгөө агуу нэгэн мэтээр зарладаг байв. Тентгийнхэн бүгдээрээ их баггүй түүнийг сонирхож агуу хүчит гэгддэг бурхан чинь энэ хүн юм байна гэцгээдэг байжээ. Тэрээр мэрэг төлгөөрөө удаан хугацаанд хүмүүсийг гайхшруулж байсан учраас тэд түүний үгийг дагдаг байв. Харин Филиппийг бурханы хаанчлал ба Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхаглахад хүмүүс итгэж эрэгтэй эмэгтэй олон хүн баптизм хүртэж эхэллээ. Шимонч бас итгэж баптизм хүртээд Филиппийг дагах болж гайхамшигт тэмдэг агуу хүчит үйлсийг үйлдэж байгааг нь харах бүрдээ мэл гайхдаг байв. Шомрон аймгийн хүмүүс бурхны үгийг хүлээн авсан талаар Иерусалимд байгаа элч нар сонсоод Петр, Иохан хоёрыг тэднэр рүү илгээлээ. Тэр хоёр явж очиод шомрончуудыг ариун сүнсийг хүлээж авахын төлөө залбирч өгөв. Яагаад гэвэл тэдний хэн дээр нь ч ариун сүнс буугаагүй байсан бөгөөд тэд зөвхөн эзэн Есүсийн нэрээр баптизм хүртсэн байжээ. Ингээд хоёр элч хүмүүсийн дээр гар тавихад тэд ариун сүнсийг хүлээн авлаа. Элч нарын гар тавьсан хүмүүст ариун сүнс өгөгдөж байгааг Шимон хараад өнөө хоёрт мөнгө санал болгон наад ирэх мэдлээ надад ч бас өгчих. Тэгвэл миний гар тавьсан хүн бүр ариун сүнсийг хүртэн шүү дээ гэсэнд Петр түүнд хандаж чи бурхны биелгийг мөнгө зоосоор арилжиж авчихна гэж бодсон учраас мөнгө чинь чамтай хамт мөхөг. Бодол санаа чинь бурхны өмнө зөв биш, зөв бус байгаа тул энэ үйл хэрэгт чиний хувьч байхгүй, оролцооч байхгүй. Одоо чи наад хорон муугасаа дэмшин эргэж эзний өршөөлийг говьл оюун бодолд чинь байгаа энэ санаархал өршөөгдөж магад. Чамааг атаа хорсол ёрын муу хүлээсэнд байгааг чинь би харж байна гэсэнд Шимон миний талаар хэлсэн зүйлээс чинь аль нь ч надад тохиолдохгүй байхын төлөө та нар эзэнд хандан миний өмнөөс гуйж өгөөч гэжээ. Тэр хоёр ийхүү эзний үгийг гэрчлэн ярьсны дараа Шомроны олон тосготод сайн мэдээг тунхагласаар Иерусалим руу буцлаа. Амен. За би өнөөдөр эзний үгийг та бүхэнтэй үйлчлэлийн хоршил гэдэг сэдвээр хуваалцъя. Үйлчлэлийн хоршил. За тэгэхээр манайхан нэг ярьдаг штэ ингээд нэг юм нэг хоорондоо нэг хорших тухай нэг ярьдаг штэ тий. Хоршиж одоо нэг хамтрах талаар тийм ээ. Тийм ч учраас манай монголчууд хоршоолол гэж бас ярьдаг тий. Яг л энэ чинь хоршиж штэ. Тэгээ хоршиж хамтдаа одоо нэг зүйлийн төлөө явж штэ. За яг үүнтэй адилхан эзэнд үйлчилж байгаа үйлчлэлүүд олон янзын хүмүүс ингээ хоршиж үйлчлэх талаар өнөөдөр би энэ Үүс номын 8 дугаар бүлгийн 1-ээс 25 дугаар бүлэг дээр гарч буй энэ түүхэн дээрээс та бүхэнтэй эзний үгийг би хуваалцъя. За тэгэхээр бидний уншсан энэ хэсэг дээр хэд хэдэн чухал үйл явдлууд гарч байна. За юуны өмнө Иерусалимд байгаа Христэд итгэгчдийн эсрэг хавчлага өрнөсөн. Нөгөө Стефаны үхлийн дараагаас ер нь Иерусалимийн чуулганы эсрэг юудачуудын
маш хүчтэй хавчлага өрнөж байгаа тухай нэгдүгээр энэ хэсэгтэр гарч байна. За хоёрдугаар гэвэл итгэгч нар энэ хавчлагаас зугатаагаад тал бүр тийшээ тарж оцсон. За тэгээд Иерусалимийн нөгөө нэг олон мянган хүн цуглаж исэн, өстой божигнож одоо буцалж исэн нөгөө бум божигнж төм төчгөнж исэн нөгөө Христийн чуулган чинь одоо задарч одоо хідэн тийшээ салж сарниж алга болсон. За гэхдээ нөгөө итгэгч нар чинь ийшээ тийшээ тарж явахдаа эргэн тойрныхоо хот тосхон өөр газруудад очиод явсан газар бүртээ Христэд итгэгч нар сайн мэдээг яриад тэр газруудад нь олон Христэд итгэгч нар бий болж байгаа тухай гарсан. За энэ дундаа одоо нөгөө 7 үйлчлэгчийн нэг болох Филиппийн үйлчлэл бас гарч байна. Тэгээ бид нар нөгөө Иерусалимийн чуулганд хоол хуваахын тулд нөгөө хүнс тусламжийн ажлуудыг хуваарлахын тулд 7 үйлчлэгчийг сонгочихсон тухай ярьсан шүү дээ. Өнгөрсөн бүтэн сая өдөр болохоор тэдний Стефан хэрхэн эзэнд үйлчилж байсан талаар бид нар бас Стефаны тухай бүр тухайлан үзчихсэн бол өнөөдөр ингээ Филиппийн үйлчлэлийн тухай гарч ирж байна л та. За ингээ Филипп одоо Шомрон аймгийн Төв хотод очиод сайн мэдээ тараагаад олон хүмүүс Есүст итгэсэн тухай гарч байна. За тэр хүмүүсийн донд Шимон гэгч нэгэн хүн одоо бараг л Филиппийн дагалдагч болсон доо. Ерөөсө Филиппийг хаа явсан газар нь дагж явдаг. Филиппийн үйлдэж байгаа бүхий л гайхамшгуудыг нөгөө Шимон ч хараад бүр гайхаж алмаардаг тийм ээ. Тэгээ бүр болоогүй нөгөө хүн чинь бүр Есүст итгээд баптизм авцсан байгаа даа шүү дээ нөгөө Шимон чинь. За ингэж явтал одоо Шомрон аймагт олон хүмүүс одоо Христэд итгэж байна гэдэг мэдээ Иерусалимд байгаа элч нарт сонсогдсноороо элч нар дундаасаа хоёрыгоо явуулсан. Петр, Иохан нарыг явуулсан. Ингээ Петр, Иохан нар Шомрон аймагт ирээд тэнд байгаа шинээр бий болсон Христ итгэгчтэйг үзээд тэдний төлөө гар тавьж залбирснаар тэр хүмүүс ариун сүнсийг хүлээж авсан. За энэ байдлыг нөгөө Шимон ч бас давхар хараад за мөн гайхаж одоо янз янзын юм болж байгаа тухай бид нар уншсан. За би удахгүй энэ талаар бүр наривчлан ярина. За тэгээд цаашаа ямар үйл явдал өрнөж байгаа вэ гэхээр нөгөө Шимоны чинь элч Петр бол одоо зэмлэн бороо шааж гимшихийг түүнд бол хэлсэн. За ингээд өнөөдрийн бидний уншсан хэсгийн төгсгөлд бол буцах замдаа Петр Иохан нар Шомрон аймгийн өөр бусад хот тосготуудаар орж сайн мэдээг тунхагласаар Иерусалим руугаа буцлаа гэсэн. Ийм одоо үйл явдал бол бидний уншсан энэ хэсэг дээр гарч байна. За тэгэхээр эндээс харах юм бол үйлчлэлийн нөгөө хоршил, хамтын үйлчлэл гэдэг маань энэ дээр их тод томрооноор гарч ирж байна л да. За нэгдүгürt итгэгчдийн үйлчлэлийн тухай гарч ирж байна. За хавчлага өрнөсөн нөгөө Стефаны чинь дундаа зогсож байгаад бүгд чулуудаж алсан талаар бид нар хамтдаа үзсэн шүү дээ өнгөрсөн бүтэн сая өдөр. За ингээд нөгөө дуншиж исэн дургуутсал зад тавьсан. Стефаны үхлээс болж нөгөө Христэд итгэгч нарт дургуутж исэн хүмүүс маань бүр одоо нэг зэвүүрхэл одоо юу гэдгийг нэг юм игдүү хурж нөгөө уурн хүрээд исэн хүмүүсийн нөгөө уур хилэн сад тавих боломж гарч байгаа. Яа тэгэхээр Христэд итгэгчдийн дундаас Стефаныг барьж аваад чулуудад алчиж байгаа. Ингэн гут нөгөө зориг орсон Христийнхэн дургуулхад яваад исэн хүмүүс чинь бүгдээрээ нийлээд тэр өдрөөс эхлүүлээд Иерусалим хотын Христэд итгэгчдийн эсрэг асар хүчтэй хавчлага өрнөсөн. Тэр дунд нөгөө Стефаныг чулуудаж алхахад нь хүмүүсийн хувцсыг хөлд ороо тавиад хараа зогсож исэн Шаул гэдэг залуу маань те одоо нөгөө ариун библийн 2019 оны хувилбар дээр болол нөгөө Саул гэж хэлээд байгаа. Би одоо нөгөө стандарт Монгол орчуулгаас нь уншаад яваад байна л да. Нөгөө Шаул маань яасан гэсэн чинь бүр нөгөө хавчлагыг бүр толгойлж хэлсэн өөрөө. Өмнө нь бол зүгээр Стефаныг алж байгаа хүмүүсийг хараад дэмжиж тэр хүмүүсийн гадуур дээлийн ингээд бараг бариад зогсож исэн хүн чинь одоо бол яасан гэхээр Христ итгэгчдийг хавчих хавчлагыг бол бүр өөрөө бүр гардан зохион байгуулж бүр манлайлж байгаа. Ингээд бүр айлаас айлд Христ итгэгчдийн гэрээр яваад итгэгчдийг бүр чирж голтчиж гаргаж ирээд гянданд хийж тэр үеэс эхлүүлээд одоо Иерусалимийн чуулганыг бол өстой будаа болгосон гэж хэлж байна. За ингээд нөгөө Иерусалим хотод чинь элч нар үлдээд нөгөө 12 элч буюу Есүсийн 12 одоо анхны 12 шавь нь үлдээд бусад Христэд итгэгчдэр чинь хэдэн мянган Христ итгэгч нар байгаа шүү дээ тий 3,000 хүн итгэлээ 5,000 хүн итгэлээ гэл бид нар чинь өмнөх бүлгүүдэд уншаад байсан шүү дээ нөгөө олон Христэд итгэгчдэр чинь хавчлагаас болоод яасан гэхээр бүгд зугтцаас бүгд тарж явцгаас за ингээд чуулганыг бол ерөөсөө хоосруулсан чуулганыг бол тарамдаж хайсан чуулганыг бол нэзгүүрүүлсэн. За ингээд нэг талаар бол одоо Христ итгэгчдийг бол өстой барьж аваад үгүй хийлээл гэж бодсон чинь нөгөө Христэд итгэгчдэр чинь борооны дараах мөөх шиг бүр тарж эхэлсэн. Яасан гэхээр нөгөө Иерусалимд төвлөрж исэн итгэгч нар чинь ийшээ тийшээ зугатаагаад явхаараа явсан газруудаараа сайн мэдээ яриад эхэлсэн. Ингээ нөгөө явсан газруудаар нь сайн мэдээ тарагдаад тэр газруудад нь бүр чуулганууд бий болж эхэлсэн байна. Тэгэхээр хэцүү зүйл
сайн болж эргэж байгаа үйл явцыг бид энэ хэсэг дээрээс харж байна л да. Христ итгэгчдийг хавчих тусам нөгөө итгэгч нар чинь улам илүү хүрээнд тэлэгдэжсэн. Улам илүү олон хүн Есүс Христэд итгэжсэн. Улам илүү олон хүнд тэр сайн мэдээ хүрч очижсэн. Энэ талаар би өмнө зөндөө ярьжсэн те. Христэд итгэгчдийг өсгөйлгөж хүсэж байгаа бол Христэд итгэгчдийг их хавчаадаг. Их хавчих тусам л Христэд итгэгчдийн та олширдаг. Яагаад гэвэл хавчих тусам тэднийг доромжлох тусам тэднийг үгүйсгэх тусам хүмүүс энэ итгэлтэй улам илүү одоо нөгөө хурцлагдчихэдэг. Энэ итгэлтэй улам илүү батж ичээдэг. Энэ итгэлтэй улам илүү одоо хүч нь орж идэг. Тэгээ энэ итгэлийн сайн мэдээ буюу Христийн номлолыг улам илүү бусдад түгээж идэг. Тэгэхээр Ром номын 8 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлдэр Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст бүх зүйл сайн байхаар Бурхан ажиллаа хийж ядг юмаа гэж хэлсэн байдаг те. Тэгэхээр Христэд итгэгчдийн амьдрал тохиолдож байгаа ямарваа нэгэн муу хэцүү зүйл нь Бурхан түүнийг нь буцаагаад сайн болгож эргүүлж чаддгийн нэг тод жишээ бол Үлс номын 8 дугаар бүлгийн эхний ишлэлүүд дээр гарч штэ. Стефаны хөнөөсөн явдлыг Шаул дэмжиж байлаа. Би 1-р ишлэлээс уншиж байна. Тэр өдөр Иерусалим дэх чуулганыхны эсрэг хүчтэй хавчлага өрнөж элч нараас бусд бүх хүн Ихуда шомрон даяар тархав. Сүсгтэй хүмүүс Стефаныг оршуулад түүний хойноос ихэд гашууджээ. Шаул чуулганыхныг тойлдуулж байлаа. Тэрээр айлаар орж тэднийг эм гэлтгүй чирж гаргаад гянданд тушааж байв. Гэхдээ гэд та нар одоо уншиж байгаа бох тийм ээ. Гэхдээ гэд дараагийн өгүүлбэрт нь гарч ирж штэ. Тархсан хүмүүс сайн мэдээг хаа сайгүй тунхагласаар явжээ. Нөгөө Христ итгэгчдийн чинь бүр ингээд барьж аваад шоронд хийгээд итгэлийн хориод энэ Христийн тухай битгий бусдад яриадаа номлоодаа гэд бүр ингээд одоо хяхаж хавчаад үйл ажиллагааг нь бүр ингээд хязгаарлах тусам нөгөө итгэгч нар чинь тарж яваад Христийн тухай мэдгүй хүмүүст очиод бүр илүү их яриад улам илүү их сайн мэдээ түгээгдэж улам илүү олон газар одоо тунхаглагдж байгаа энэ түүх бол яг энэ хэсгээр гарч байна те. Тэгэхээр эндээс харах юм бол сайн мэдээг бусдад түгээх ажлыг өөр газруудад чуулганууд үүсгэх тэр одоо үндсэн нөхцөлийг ямар хүмүүс бүрдүүлсэн бэ гэхээр Христэд итгэгч нар бий болгосон. Нөгөө хавчлаганд өртсөн энгийн гэж одоо нөгөө хүмүүс өөрсдөө их ярьдаг те. Би зүгээр л сүмд явдаг Христэд итгэгч гэж ярьдаг. Тэр хүмүүс чинь энэ ажлыг хийж байгаа байхгүй. Тэгэхээр харж байна уу? Үйлчлэлийг зөвхөн элч нар хийх юм биш юм байна. Үйлчлэлийг зөвхөн гар тавигдсан, томилогдсон мэрэгжлийн гэж яригддаг тийм ээ. Одоо номлогч нар үйлчлэлийг хийдэг юм байна. Үйлчлэлийг ямар хүмүүс хийдэг вэ гэвэл үнэхээр чин сэтгэлээсээ итгэж байгаа энгийн итгэгч нар үйлчлэлийн ажлыг хийж Христийн сайн мэдээг дэлхийд даяар тунхагладаг юм байна гэдгийг бид энэ хэсгээс харж болж байна. Нью-Йоркод миний ирсэн шалтгаан нь юу байсан гэхээр энд итгэгч нар байгаа учраас ирсэн шүү дээ. Энд огт итгэгч нар байгаагүй бол энэ чуулган дээр ирж сайн мэдээг сонссон хүмүүс байгаагүй бол магадгүй би ийш ирэхгүй байх байсан баг. Тэгэхээр эхлээд итгэгч нар хаа сайгүй тараад тэр газар сайн мэдээ тунхаглаад тэрний араас элч нар очиод тэнд чуулганууд бий болдог. Сонирхолтой зүйл нь тэр. Тэгээс огт байхгүй газар пасторууд явж чаал сайн мэдээний үр цацаал эхэлсэн гэхээсээ илүүтэй тэнд зүгээр л энгийн итгэгч нар очиод сурангаа, ажиллангаа, амьдрангаа, хажуу хавирганд байгаа найз нөхдөдөө Есүсийн тухай ярьж өгөөл хамтдаа нийлж Библи судлал хийдэг болоод тэгэл хамтдаа залбирдаг болоод хамтдаа Бурхны үгээс суралцдаг болоод тэгэл тэд нар яадаг вэ гэхээр өөр пасторуудыг дуудаж эхэлдэг байхгүй. Наашаа ирж бидэрт эзний үгийг зааж өгөөч. Энд бид нар гуруулаа цугладаг болчлоо. Долуулаа цугладаг болчлоо. 10 хэдүүлээ цугладаг болчлоо. Та нар наашаа ирээч гэл ингэж л Бурхны ажил эхэлдэг. Тэгэхээр Бурхны ажил сайн мэдээний хаанчлалын сайн мэдээ энэ дэлхийд даяар хэрхэн төгдөг вэ гэвэл итгэгч нараар л дамжуулж төгдгөө гэдгийг би хэлэх гэсэн. Яг авралын зар тараагч ингээд бүр нэг албан ёсоор илгээгдэж очиод эхлэх гэхээсээ илүүтэй яг нэг пастор одоо очиод албан ёсоор эхлүүлэх гэхээсээ илүүтэй итгэгч нар хурж очисон газар хаанчлалын үе таалга нэгдэж идэг. Итгэгч нарын амьдарч байгаа газар сайн мэдээ тараагдж эхэлж идэг. Тийм учраас л өнөөдөр Нью-Йорк хотод Христийн сайн мэдээ тунхаглагдсан. Би их ярих дуртай Монгол дахь манай Битаны ургац чуулган Өөр Хангай аймгийн Батүлзийн сумын чуулган тарьсан. Бид нар огт одоо юу гэдгийг сайн мэдээний үр таригдаагүй газар зүгээр өөрсдөө гинэт Өөр Хангай Батүлзийн явна гэж очиод тараачаагүй шүү дээ. Яагаад тэгэхээр тэнд Христэд итгэгч нар бий болж эхэлсэн байхгүй. Тэгээд тэд нар биднийг дуудаж эхэлсэн байхгүй.
Та нар наашаа ирж бидэрт тослооч. Та нар наашаа ирж бидэрт эзний үгийг дамжуулаач. Та нар наашаа ирж бидний төлөө залбирж өгөөч гэж хүссэн учраас л бид нар тийшээ очиод тэр газар сайн мэдээ тунхаглагдаж тэр газар эзний чуулган босож эхэлж байгаа. Тэгэхээр чуулган яаж бий болдгоо Христэд итгэгч нарын одоо хэрхэн энэ сайн мэдээний Есүсийн энэ номлолын цар хүрээ хэрхэн дэлгэрдэггүй гэвэл итгэгч нар өөрсдөө энийг бий болгодог. Яг л ийм одоо зүйлсүүд бий болж идэг. Европын христийн чуулганууд бас яг ингэж бий болсон. Солонгос дахь Монгол христийн чуулганууд бас яг л ингэж бий болсон. Монголчууд тэр газар очиод ажил хийгээл амьдрангаа Есүст итгэсэн. Итгэсэн хүмүүс чинь итгэгч хүмүүсээ ирж хааж эхэлж байгаа. Тэгээд тэд нар чинь хамтдаа нийлээ залбирч эхэлж байгаа. Тэгээд янз янзын номлол ирж хаагаа сонсдог болж байгаа. Ингээд пасторуудыг дуудаж эхэлдэг. Ийм маягаар л Европ дахь Монгол христ итгэгч нар бий болсон. Солонгос дахь Монгол христ итгэгч нар ингэж л бий болсон. Япон дахь Монголын чуулганууд ингэж л бий болж байна. Өнөөдөр Америк дахь Монгол христ итгэгчдийн чуулганууд яг л ингэж бий болж байна. Манай Нью-Йоркийн Монгол чуулган яг л ингэж бий болсон. Тийм учраас Бурхан танаар ажиллаа хийдэг шүү. Бурхан нөгөө мэрэгжлийн гэж яригддаг пастраар эхний тэр үе таалгыг нээх гэхээсээ илүүтэй зүгээр л яг чин сэтгэлээсээ эзэнд итгэсэн хүмүүсээр дамжуулан Бурхан чуулганыхаа үе таалгыг нээж идэг юм аа. Хаанчлалынхаа үе таалгыг нээж сайн мэдээг тарааж идэг юм аа. Тийм учраас таны байгаа газар хаанчлалын хаяа тэлэгдэх болно. Таны ажиллаж байгаа газар сайн мэдээ танаар дамжуулан тунхаглагдах болтугай. Танаар дамжуулан эзний гэрэл тийм ээ тэр одоо үхлийн харанхуй сүудэр дор суугчдын дээр Бурхны амийн гэрэл танаар дамжуулан түгж очих болтугай. Үүний төлөө та илгээгдсэн, үүний төлөө та дуудагдсан, үүний төлөө та энд байгаа шүү. Өнөөдөр таны энд амьдарч байгаа нь магадгүй та өөрөө бодоод сонгоод шийдээд ирсэн байх. Гэхдээ таны Америкт тэр дундаа Нью-Йорк хотод сураад, ажиллаад, амьдраад энд магадгүй богино хугацаагаар ирээд байж байгаа чинь тохиолдлын зүйл гэж байдаггүй маа. Яагаад гэвэл бүх зүйл Бурханаас байдаг юм аа. Та энэ газар ирээд энэ хүмүүстэй уулзаад өнөөдөр энд Есүс Христийн сайн мэдээг сонсох нь Бурхан хүссэн учраас таныг ийш нь ингэж дагуулсан байж таараа. Яагаад гэвэл хавчлах өрнөхөд Иерусалимийн итгэгч нар тарж оцсон. Энэ нь Бурханы хүсэл биш юм шиг харагдаж байгаа. Гэхдээ тэд явсан газруудаа сайн мэдээг хүргэсэн. Эндээс нь харуул энэ Бурханы хүсэл байжээ гэж харагдаж байгаа. Тэгэхээр таны явсан газар, таны амьдарч байгаа газар, таны ажиллаж байгаа газараар дамжуулан Бурхан танаар дамжуулан тэр газарт чинь өөрийнхөө үнний гэрлийг тусгах болтугай. Өөрийнхөө гайхамшигт ажлуудаа хийх болтугай гэж би хүсэн өрөөмөр байна. За энэ хүмүүсийн араас хин одоо энэ хүмүүсийн нэг тод жишээ бол Филипп байсан. За одоо би Филиппийн тухай яриа. Би өнөөдөр үйлчлэлийн хоршил гэдэг сэдвээр ярьж байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь би хавчлагаас зугцсан итгэгчдийн үйлчлэлийн тухай ярьлаа. Тэд энийг өөрсдөө үйлчлэл хийж гин гэж бодоогүй байх. Тэд бол өөрсдөө зүгээр хавчлагаас зугтжээ л гэж бодож явсан. Тэгэд очиод амьдрсан газруудаа тэд сайн мэдэг бусдаа өөрийн мэдлгүүл хуваалцчихсан. Тэгэл тэр газрын итгэгч нар бий болж исэн. Тэд энийг ингээл би үйлчлэл хийж гин гэж бол бодож хийгээгүй. Тэд нар зүгээр л амьдралын ирэхээр явандаа энэ нь Бурхны ажил болж энэ нь ингэж хийгдэжсэн гэдгийг бид эндээс харж ойлгож болно. За ингээ эдгээрийн нэг тод жишээ бол Филиппийн түүх гарч байна. За Филипп юу яасан бэ? Филипп Шомрон аймгийн төв хот руу уруудаж очиод Филипп гэдэг нь нөгөө Иерусалимийн чуулганы 7 үйлчлэгчийн нэг шүү. Нөгөө үйлчлэлийн ажил томилогдсон 7-гийн нэг шүү. Зүгээр л нөгөө хоол хуваах, тусламжийн ажил хийх, арын албанд хийх, ажиллах нөгөө аж ахуй дээр ажиллах сонгогдсон 7 хүний чинь нэг нь Филипп шүү. За энэ Филипп яаж ажиллаваа? Уруудаж очиод тентгийхэнд Христийг тунхаглав. Хурсан олон Филиппийг сонсож үйлдэж байгаа гайхамшигыг нь хараад ярьж байгаа зүйлтэй санаа нийлж ихэд анхаардаг байлаа. Бозор сүнснүүд олон хүнээс чанга дугаар орилон гарч байсан бөгөөд саа өвчтөй, сунг олон хүн эдгэрв. Тиймээс тэр хотынхан маш баяр хөөртэй байлаа гэж хэлсэн. За нөгөө 7 үйлчлэгчийн чинь нэг Филипп юу хийсэн бэ? Шомрон аймгийн төв хот руу уруудаж очиод Иерусалимаас уруудаж очиод чинь намдар газрах нь байх нь шүү дээ. Уруудаж очиод тэгээд энэ хотод яасан гэхээр нөгөө хавчлагаас зугтж яваал хүн байхгүй юу энэ Филипп чинь. Тэгээ уруудаж очиод энэ хүн юу хийсэн бэ? Тэр газрынхандаа Есүсийн тухай ярьж өгсөн. За түүгээр барахгүй өвчтөн хүмүүсийн төлөө гар тавиад залбирсан чинь тэнд хүмүүсийн өвчин эдгэрч эхэлсэн. Ингээд энэ бүх одоо гайхамшигтай зүйлсүүдийг хараад нөгөө одоо энэ хотынхан
тэр чигээрээ Филиппийг дагдаг болсон ба. Тэгэхээр Филиппээр дамжуулаад ажиллаа хийж чинь бурхан. Өнгөрсөн бүтэнсэ өдөр Стефаны тухай ярьсан. Тэгвэл өнөөдөр би бас Филиппийн тухай ярьж байна, тийм ээ. Нөгөө 7 үйлчлэгчид чинь нэг болох Стефанаар бурхан ямар гайхалтай ажлуудыг хийлээ. Тэгвэл одоо бас мөн тэдний нэг төлөөлөл болох Филиппээр дамжуулан бурхан ямар гайхалтай ажлыг хийж байна вэ? Тэгвэл танаар дамжуулаад бурхан ариун сүнсний гайхамшигт ажлуудаа хийх боломжтой юм шүү. Та өөрийнхөө байгаа газараа эзний үгийг дамжуулах бүрэн эрхтэй. Та тэр газар өвчтөө нэгний төлөө гар тавиад залбирх юм бол бурхан танаар дамжуулан тэр хүмүүсийг эдгэх, танаар дамжуулан тэр газар чинь бурхан ажиллаа хийх бүрэн боломжтой. Би тэгж ярьжсэн өнөөдөр ч би бас дахиж хэлье те. Тэр нь юу вэ гэхээр олон хүн юу гэж боддог вэ гэхээр би пастор биш учраас сайн мэдээ ярьж чадахгүй гэж боддог. Олон хүн юу гэж ярьдаг вэ гэхээр би пастор биш, би Библийн сургуулийн төгсөөгүй учраас би одоо ингээд нэг залбираад одоо нэг нэмэр байна уу гэж боддог. Гэтэл Филиппийг хардаа хоёр дахь жишээг нь бид одоо сурж штэ Үүс номноос. Тийм ээ? Энэ итгэгчдийг хардаа тэд хавчлагаас зугатаад явахдаа сайн мэдэг тараас. Филиппийг хардаа хавчлагаас зугатаад явахдаа номлогч болж хоёрсон. Тэгээд өвчтөн хүмүүсийн төлөө залбирахад тэнд хүмүүсийн өвчин эдгэрч эхэлсэн. Бозор сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс чөлөөлөгдөж эхэлсэн. Тийм ээ? Сэтгцийн янз бүрийн асуудалд орсон хүмүүсийн төлөө та нар гар тавиад залбирч өгөр. Тийм ээ? Янз бүрийн хий юм үздэг, хардаг, шүн сайн унтаж чадахгүй байгаа хүмүүсийн төлөө гар тавиад залбирч өгөр. Эзэн эдгээ шүү. Яагаад гэвэл шинжлэх ухаан юм уу эсвэл одоо бурхныг мэдгүй хүмүүс үүнийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр зүгээр нэг ингээд нэг сэтгцийн асуудалд орчижээ л гэж үздэг. Гэтэл заримдаа тэд бозор сүнсэнд эзэмдүүлсэн байдаг. Яагаад гэвэл ямарваа нэгэн муу зүйлийг хийгээд тэр муу зүйлээрээ дамжуулаад бозор сүнсний эрхшээлийг өөрийнхөө амьдралдаа ингээд дуутцсан байждаг. Тэр зүйлээр нь дамжуулаад нөгөө сүнс тэр хүний амьдралд нь явж ороод шүн унтуулахгүй болчдөг. Сэтгэл санааг нь хямраадаг. Хий юм үзэж хардаг болгочдөг. Янз янзын ийм одоо хэцүү байдалд оруулдаг. Тэгвэл тэр зүйл чинь яах боломжтой вэ? Есүсийн нэрээр тушаахад зайлах боломжтой байдаг юм байна. 3-7 хоногийн өмнө эхнэр үтээр DC-д очиод инэрл Монгол чуулганыханд гэр бүлийн семинар хийсэн. Тэгээд гэр бүл дотор байдаг юм сүнслэг дайралтуудын талаар бид нар тухайн үед ингээд ярилцж хахад чуулганы нэгэн итгэгч залуу гарч ирээд өөрхийн амьдралд байсан гэрчлэг ярьсан. Яасан гэсэн чинь нөгөө нэг хадам аав нь тэднийд Монголоос ирээл тэгээ нэг янз янз юм шашны холбогдолтой юмнууд аваад ирсэн юм байна л да. Тэгээ тэрийгэ дийлгэж тавиал гэрт нь ингээл тэрнээс эхлүүлэл тэр шөнийн тэр том өрөөнд нэг хар юм гүгээд ерөөс салахгүйсэн. Ерөөс шөнө унтаж чадахгүй, тайван байж чадахгүй. Тэгээ маргааш нь аавыгаа байхгүйд нь нөгөө хоёр чинь нийлээд залбирсан байна л да. Яг манай гэрт байгаа ямарваа нэгэн тэр харын хүч байгаа бол Есүсийн нэрээр эндээс яв гэж тушаасан. Би чамд тушааж ин Есүсийн нэрээр зайл гэж эндээс залбирсан. Зүгээр л залбирсан. Маргааш нь юу болсон гэж тэр гэрт амар тайван бий болсон. Нөгөө аав нь яасан гэхээр хамаг юм хураагаад би юу энийг хураач юу энэ хүн нь явчлаа гэж хэлсэн гэж байгаа. Есүсийн нэр эрх мэдэлтэй байдаг. Учир нь Есүс бол бурхан. Тэр итгэгчнэр өөрсдөө тэр бозор сүнсийг хөөгөө зайлуулчлаа сая. Танд эрх мэдэл өгөгдсөн байдаг. Танд эзний үннийг бусдад хуваалцах эрх мэдэл нь байгаа. Та Есүсийн нэрээр залбирах юм бол тэнд эдгэрэл чөлөөлт болох бүрэн боломж нь танд байгаа. Хэрвээ та ингэж итгэвэл таны гараар дамжуулан, таны залбирлаар дамжуулан, таны тунхаглаар дамжуулан Бурхны хаан тус таны байгаа газарт чинь бий болох болно. Тэнд хүмүүсийн дунд эдгэрэл ирнэ, амар тайван ирнэ, Христийн сайн мэдээ тэр газруудад тунхаглагдах болно. Хэрвээ тэгж бодохгүй, тэгж итгэхгүй бол та юу ч хийж чадахгүй. Юу ч хийж чадахгүй бол юу ч болохгүй шүү дээ. Тийм болохоор эзний энэ ариун сүнсний ажлын энэ үннийг та бүхэн өнөөдрөөс өөртөө хүлээж авах хэрэгтэй. Би Стефанаар дамжуулан ятгсан, одоо би Филиппээр дамжуулан өнөөдөр та нарыг ятгаж байна. Тийм ээ, энэ хүмүүс бол чуулганд зөвхөн диакон байхаар, дикон байхаар, өөрөөр хэлбэл үйлчлэгч байхаар томилогдсон хүмүүс байсан. Тэдний чуулган дахь үүрэг нь юу байсан бэ гэхээр ядуу хүмүүст хоол түгээх ажлыг л хийдэг хүмүүс байсан. Гэтэл өнөөдөр тэд хэн болов? Тэд ариун сүнсний хүч чадлаар номлогч болж хувирлаа. Тэд эзний хүч чадлаар муу сүнснүүдийг хөөн зайлуулдаг эзний ариун сүнсний гайхамшигтай үйлчлэгч нар болж хувирлаа. Энэ бол та юм. Та ийм байх боломжтой. Чуулганы маань хүн болгон ийм итгэл сэтгэлтэй байх юм бол муу сүнс энд газар оршин байх ямар ч үндэс байхгүй. Танаа гэр бүл дотор ямарваа нэгэн харын хүч дайран орж ирээд үр хүүхдүүдийг та нарыг зовоох ямар ч эрх мэдэл байхгүй. Учир нь танд Есүсийн нэр байгаа. Та Есүс Христэд итгэдэг хүн. Та энэ итгэлээ энэ бозор муу сүнсний эсрэг, энэ өвчин шаналлын эсрэг, энэ
амьдралд ирдэг энэ үхлийн харанхуй энэ айдсын эсрэг та өөрийнхөө энэ итгэлийг ашиглах хэрэгтэй. Хэрэглэх хэрэгтэй. Тунгаглах хэрэгтэй. Ингэвэл эзний хаанчлал, эзний амийн гэрэл танаа гэр бүл дээр бий болох болно. Амен. За ингээд итгэгч нар хэрхэн эзэнд үйлчилж байгаа тухай сая бид нар уншлаа. Хоёрдугаарт нь үйлчлэгч нар хэрхэн эзэнд үйлчлэгчдийн нэг төлөөлөл болох Филипп хэрхэн эзэнд үйлчилж байгаа тухай уншлаа. За одоо тэгвэл үйлчил бас нэг тулгардаг бас нэг бэрхшээлийн тухай энэ хэсэг дээр ярьсан. Тэр нь юу байсан гэхээр нутгийн хүн Шимон гэдэг хүн. Тэр бол илб жилб хэрэгэлдэг хүн байсан. Та тэр хүний тухай одоо гарч эхэлж байна. Тэр хотод Шимон гэгч хүн байжээ. Шимон мэрэг төлөг үзүүлэн шомрон хүмүүсийг гайхан бишрүүлж өөрийгөө агуу нэгэн мэтээр зарладаг байв. Тентгийнхэн бүгдээрээ их баггүй түүнийг сонирхож агуу хүчит гэгддэг бурхан чинь энэ хүн юм байна гэцгээдэг байжээ. Тэрээр мэрэг төлгөөрөө удаан хугацаанд хүмүүсийг гайхшруулж байсан учраас тэд түүний үгийг дагдаг байв. Харин Филиппийг Бурхны хаанчлал ба Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхаглахад хүмүүс итгэж, эрэгтэй эмэгтэй олон хүн баптизм хүртэж эхэллээ. Шимонч бас итгэж, баптизм хүртээд Филиппийг дагах болж гайхамшиг тэмдэг агуу хүчит үйлсийг үйлдэж байгааг нь харах бүрдээ мэл гайхдаг байв гэж хэлсэн байна. За, Филиппийг ирэхээс өмнө тэр нутагт Шимон гэд нутгийн нэг зүгээргүй нэг нөхөр байдаг байсан. Тэр хүн бол одоо энэ илб жилб хийдэг. Тэгээд ер нь нутгийн ард олныг бол ерөөсөө араасаа хуйлруулдаг. Ерөөсөө яг одоо бурхны оронд бурхан болцсон. Одоо тэнд бол ерөөсөө одоо түмэн олны анхаарлын төвд байдаг. Тэрэндээ ч их дуртай. Тийм хүн байсан. Тэгч ер нь их ашиг олдог байсан ч байх. Ер нь бол. Тэгээд түмэн олон энэ хүнийг бол ерөөсөө бүгдээр ингэ дагдаг байсан. Тэгсэн чинь тэнд сайн мэдээ тарагч ирсэн тэр хотод нь. Нөгөө хүн чи Есүсийн тухай номлосон. Олон хүмүүс Есүс Христэд итгэж эхэлсэн. Шимон ч гэсэн нөгөө Филиппийн номлоод байгаа Есүсийн тухай сонсоод бас адилхан Есүст итгэсэн. Тэг бүр баптизм авч байгаа. Бусад итгэжтэй адил. Тэгээд ерөөсөө хаа сайгүй л Филиппийг дагдаг болсон. Ингээ гаднаас нь өнгөц харах юм бол яг л Филиппийн дагалдагч болсон байгаа. Филиппийн бараг шавшиг л болсон байгаа. Тэгээд Филипп тэнд очиод хүмүүсийн төлөө залбираад гайхамшгүй тэгдэх болгонд л нөгөө Шимон ч бүр гайхаж хоцордог болсон бүр. Яаж хийгээд байна энийг гэж. Яг тэгэхээр чи өөрөө тийм юм сонирхдаг хүн байхгүй юм чи. Өөрөө тиймэрхүү янз янзын юм хийдэг байсан хүн учраас Филипп ирээд Есүсийн нэрээрээ залбираад хүмүүсийн өвчин эдгээр муу сүнс хөөгдөөд олон хүмүүс Есүст итгэхэд ахаар энэний цаана тэр нэг сүнслэг хүчийг энэ Шимон сонирхоод байна шүү дээ. Энд чи өөрөө тэр талын нэг ямар нэгэн холбоос үлбэтэй хүн учраас эн чин тэрийг ингээд огт тоохгүй ш. Яг тэр талаас нь Шимон бол бүр ингээд сонирхоод бүр ингээд гайхаад байгаа байхгүй юу. За ийм юм болдог байсан. За гэтэл удалгүй юу болов гэхээр дараагийн үйл явдал руу оръё. Одоо элчнэр тэр хотод ирж байна. Шомрон аймгийн хүмүүс Бурхны үгийг хүлээн авсан талаар Иерусалимд байгаа элчнэр сонсоод Петр, Иохан хоёрыг тэднлүү илгээлээ. За нөгөө Есүсээр гар тавигдаж томилогдсон Иерусалимийн чуулганыг үүсгэн байгуулж нөгөө номлогч нь хийжсэн нөгөө 12 элчнэрийн 2 нь ирж штэ. Яа. За одоо бол нөгөө томчууд нь ирж байна гэсэн үг байна шүү дээ тий. Нөгөө сүнслэг одоо эрх мэдлээрээ яриул, бэлэг авьяасаараа яриул нөгөө 2 том нь ирлээ. За тэгэхээр би түрүү ярьжсэн харж байна уу? Петр, Иохан нар анх ирж сайн мэдээ тарааснаар Шомрон аймгийнхан Христэд итгээгүй шүү. Энийг хэн хийсэн? Итгэгч нар хийсэн. Хизээ одоо элчнэр ирж байна. Дараа нь араас нь ирж байгаа биз? Тэд дуудаад ирж байгаа биз? Элчнэр одоо орж ирж байна. За тэгээ тэд ирээд яасан? Филиппийн сайн мэдээ номлолоос болж Есүст итгэсэн хүмүүсийг хараад Петр, Иохан хоёр яасан гэхээр залбираад хүмүүсийн дээр гар тавьсан чинь нөгөө итгэгч нарын дээр чинь ариун сүнс бууж ирсэн. Ариун сүнсийг хүлээж авсан. За тэгсэн чинь нөгөө одоо Шимоныгоо ярина штэ одоо Шимон нөгөө Филиппийг дагаа салдгүй байсан Шимон чинь газ өрсө чи байж ихтэй газ нөгөө Петр, Иохан хоёрын дагаа салгаа байсан. Яг тэр нөгөө Петр, Иохан хоёр чинь хүмүүсийн дээр гар тавьсан чинь хүмүүс ариун сүнсээр дүүрээд байгаа байхгүй. Тэр нөгөө Шимон ч бүр гайхаад хүү инстэ нөгөө Филиппийн дагаа салгахгүйс нөгөө Филиппээр дамжуулаад гайхамшиг хийгээд байсан чинь одоо нөгөө Петр, Иохан хоёр ирээд бүр хүмүүс ариун сүнсийг хүлээж аваад бүр гайхалтай юм болж байгааг хараад Петр, Иохан нарыг дагаа салгаа байсан ерөөс.
Тэгээд дагаа тэр хоёрын гараар дамжуулаад хүмүүсийн дээр ариун сүнс ирээд хүмүүсийн ерөвсөн хэлээр яриад иш үзүүлээд хүмүүс үнэхээр амар тайван болоод баяр хөөртэй болоод үнэхээр хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгааг хараад нөгөө Шимон ч бүр вау даал гэж бодсон юм. Нөгөө манайхны хэлдгээр бол тэ вау эн чин сак юм биш үү гэж тэ. Эн чин гоё юм биш үү гэж тэ. Тэгээд нэг өдөр нөгөө Филипп Петр Иохан нарыг дуудаад юу гэж хэлж байгаа юм гэхээр би таарч мөнгө өгье. Наад ирэх мэдлээ надад өгөөч гэж. Би бас их танд адилхан ингэмэр штэ. Хүмүүсийн дээр гар тавиал тэр хүмүүсийн дээр ариун сүнс бодог боломоор байна штэ гэж. Би таарч мөнгө өгье тхүү. Мөнгөөр энийг худалдаж авч болно гэж бодсон. Энэ сүнсний юмыг, энэ бурхнаас өгдөг бэлгийг мөнгөөр хийж болно гэж бодсон. Тэгэхээр мөнгөөр энэ дэлхий дээр хийж болдог олон юм байдгаа. Үнэн. Тэгэхдээ мөнгөөр авч болдгоо бас юм байд юм аа. Тэрийг өнөөдөр Библи тунхаглаж байна. Тэр нь юу юм бэ гэхээр Бурхны бэлгийг хүн мөнгөөр хэмжиж болдгоо юм аа. Бурхны бэлгийг хүн мөнгөөр авч чаддгүй юм аа. Яагаад гэсэн чинь ингэж хэлж штэ. Петр Иохан хоёрыг тэд рүү илгээлээ. Тэр хоёр явж очиод шомроончуудыг ариун сүнс хүлээж авахын төлөө залбирч өгөв. Яагаад гэвэл тэдний хэн дээр нь ч ариун сүнс буугаагүй байсан бөгөөд тэд зөвхөн эзэн Есүсийн нэрээр баптизм хүртсэн байжээ. Ингээд хоёр элч хүмүүсийн дээр гар тавихад тэд ариун сүнсийг хүлээн авлаа. Элч нарын гар тавьсан хүмүүст ариун сүнс өгөгдөж байгааг Шимон хараад өнөө хоёрт мөнгө санал болгон наад ирэх мэдлээ надад ч бас өгчих. Тэгвэл миний гар тавьсан хүн бүр ариун сүнсийг хүртэн шүү дээ гэсэнд Петр түүнд чи Бурхны бэлгийг мөнгө зоосоор арилжаад авчихна гэж бодсон учраас мөнгө чинь чамтай хамт мөхөг. Цаашаа үргэлжлүүлээ уншъя. Бодол санаа чинь Бурхны өмнө зөв бус байгаа тул энэ үйл хэрэгт чиний хувьч байхгүй, оролцооч байхгүй. Одоо чи наад хорон муугасаа гимшин эргэж эзнээс өршөөлийг нь говьл оюун бодолд чинь байгаа энэ санаарахад өршөөгдөж магад. Чамааг ата хорсол ёрын муу хүлээсэнд байгааг чинь би харж байна гэсэнд гэж. Яа. 5 дугаар бүлэг дээр Петр, Илч Петр Ананас Сафир хоёрыг яг хараад ингэж нэг мэдчихсэнийг санаж байна уу? Ананас Сафир хоёр нөгөө хөрөнгөө зараад хагсыг нь сүмд авчирж өгөөд хагсыг нь нуучаад бүгдийг нь аваад ирлээ гэж хэлдэг шүү дээ, тэ? Худлаа яаж болно гэж бодсон, тэ? Тэгсэн чинь Петр ариун сүнсээр шууд мэдсэн. Юу гэж мэдсэн бэ гэхээр та хоёр ариун сүнсийг хуурч болно гэж яаж бодов? Хүнийг хуурч болно. Бурхныг хуурдаг хүн байдгүй маа гэж хэлжсэн. Тэр мэдлэгийн сүнс яг одоо тэр мэдлэгийн бэлэг авьяас, ариун сүнсний өгдөг энэ бэлэг авьяас Петрийн дотор одоо ажиллаа хийж байна. Юу вэ гэхээр би мөнгөгийн наад ирэх мэдлээ өгөөч гэж Шимоны гуйхад нь Петр зүгээр мөнгө хэрэггүй, бидэрт хэрэггүй ийм юмчнийг худалдаж авч болдгоо мó гэдэг нэг юм айгуу гой найрсаг юм kindly хариулт өгөөд яваад өгсөн үг үгүй. Амар хүчтэй яг үннийг хэлээ хийж байгаа байхгүй. Юу вэ гэхээр мөнгө чинь чамтай хамт мөхөг. Юу гэж юм? Яагаад тэгж хэлв? Яагаад гэвэл чиний бодол санаа дотор чинь, чиний зүрх сэтгэл дотор чинь хата, хорсол, өсөлдөг сэтгэл нэг өөрөө нэг юм number 1 байх гэсэн нэг юм чичрээ чиний зүрхэн дотор чинь дүүрэн байна. Ийм санаатай байгаа цагт Бурхны үйлчлэлд чиний хэрэг байхгүй. Мөнгөтэй баян хүү ороод ирлээ шүү. Наашаа 11 нь хаа юм чинь те. Энд чи тэр ийм мөнгөтэй баян бизнесмен одоо энэ чи болцооны хүн те олонд хүлээн зөвшөөрөгдсөн нэлээд олон их мөнгө хураацсан хүн байна те. Манай цуглаанд ороод ирлээ. Нөгөөх нь ингээд айгу онгороо те. За би танаас сүмийг мөнгөөрөө тэтгэнэ. Гин гут нь баярлаа гэд өмнө нь очиод зүгээр шаргунаал гарын долоочгоо шахаал та инг та тийг пастор ингэсэн үү? Петрийг одоо пастрын байр суурин дээр тавьж үзье л да. Петр юу гэсэн? Уучлаарай. Таны мөнгө чинь тантай хамт мөхөг. Та Бурхны ажлыг өөрийнхөө мөнгөөр хийчихнэ гэж бодож байна уу? Үгүй байхгүй юу? Тэгээ юу гэж юм гэхээр хамгийн гол мөнгөндөө бас асуудал байгаа юм биш. Юу вэ нэ гэхээр энэ хүний дотор өөрийнх нь дотор гол асуудал нь хор шар, атаа хорсол байсан. Өөрөө бүх юмний анхаарлын төвд байх гэсэн. Өмнө нөгөө нэг тухайн нутагт number 1 байсан нөхөр шүү дээ.
Тэгээ Филипп ирээд нөгөө байрыг эзэлсэн шүү дээ. Тэгвэл манер чи нөгөө ингээ 2 дугаар байранд орсон нөхөр шүү дээ. Тэгээ Филиппийн араас Петр, Иохан хоёр элчнэр хүрээд ирсэн чи одоо бүр доош 3 руу явчихж байгаа нөхөр шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ манер чин бол одоо яаж яах гэхээр яг идэртэй адилхан хүмүүсийн анхаарлын төвд баймаар л шүү дээ. Ер нь бол хүмүүс намайг анхаараасаа би хэн нэгэн баймаар байна те. Би чухал нэгэн баймаар байна гэсэн юм бодол бас байна шүү дээ. Тэгэхээр Бурхны ажилд ийм атаархуу, хувиа бодсон, зөвхөн өөрийнхөө эрх ашигыг бодсон, зөвхөн өөрийнхөө алдар хүндийг бодсон сэтгэлээр Бурхны ажлыг хийдгүү маа гэдгийг Петр гашуунаар зааж өгч байна. Шимонд. Тийм ээ. Энийгээ Шимон юу гэж бодсон гэхээр мөнгөөр авчиж болно гэж бодсон. Гэтэл Петр юу гэж нэрлсэн? Бурхны бэлгийг чи мөнгөөр авч чаддгүй маа гэдгийг хэлж байгаа шүү дээ. Петр түүнд хандаж чи Бурхны бэлгийг мөнгө зоосоор арилжаад авчих нь гэж бодсон учраас мөнгө чинь чамтай хамт мөхөг гэж хэлсэн байна. Өнөөдрийн бидний уншиж байгаа энэ текстийн хамгийн түлхүүр үг одоо гарч ирж байгаа. Энэ юу вэ гэвэл Бурхны бэлгийг хүн мөнгөөр хэмжиж болдгоо маа. Бурхны авралыг хүн мөнгөөр авдаггүй маа. Бурхны бэлгийг хүн юугаар авдаг гэж? Зөвхөн итгэлээр авдаг. Есүс Христэд итгэсэн итгэлээр, чин сэтгэлээр, гим нүглийнхаа төлөө гимшсэн гимшлэр энэ бэлгийг хүлээж авдаг. Энэ бэлгийг авсан хүн тэр мөнгөтэй мөнгөгүй хүнээс хамаагүйгээр эзний гайхамшигтай үйлчлэлүүдийг хийж эхэлт юм аа. Амен. Тийм учраас бид өнөөдөр энэ зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бурхан таныг мөнгөөр ч авардсан биш ээ. Бурхан таныг эрх мэдэлтэй учраас авардсан биш ээ. Бурхан таныг сэтгэлийн чинь харж авардсан юм аа. Өөрөөр хэлбэл та эзэнд итгэж байгаа бол эзний өмнө энэ амьдралдаа хийсэн гим нүглээ гимшиж байгаа бол тэрнээс чинь болж Бурхан авралыг өгөхдөө бэлэг болгож өгдөг байхгүй. Тэрнээс энэ бэлгийг та худалдаж аваагүй. Худалдаж авах юм бол эн чинь бэлэг биш болчихно. Эн чинь бараа бүтээгдэхүүн болчихно. Энийг та өөрөөс хожим сайрхна. Юуг сайрах вэ гэхээр би мөнгөтөөдөө энэ Бурханаас энэ авралыг авцсан шүү дээ. Тэгэхээр би мөнгөтэйсэн байхгүй юу? Ер нь бол та өөрийнхөө хүчээр л аврагчлаа гэсэн утгатай шүү дээ. Гэтэл Бурхны бэлэг гэдэг чинь хүн худалдаж авдаг зүйл биш. Энд чинь өнгөө өгдөг бэлэг байхгүй юу? Энэ бэлгийг хүссэн хүн Есүсийн нэрийг дуудаад олж авч болдгийг. Тийм учраас авралыг бид итгэлээр авдаг болохоос биш мөнгөөр авдаггүй, эд материалаар авдаггүй. Авралыг бид баян хүч чадлаар, эрх мэдлээр олж авдаггүй. Харин итгэлээр авдаг гэдэг утга учир нь үүндээ байгаа юм аа. Тийм учраас Есүс Христэд итгэх итгэл хэн бүхэнд ч нээлттэй байдаг. Есүс Христэд итгэх итгэлд хүн итгэл сэтгэлээрээ хандхад тэр итгэл тэр хүнийх болдог. Ариун сүнс тэр хүнийх болдог. Энэ хүмүүс мөнгө төлж ариун сүнсийг аваагүй шүү дээ. Харин Есүсийн нэрийг чин сэтгэлээсээ дуудаад гимээ гимшээд итгэсэн учраас Бурхны ивэлийг авч байгаа байхгүй юу? Тэрс мөнгөөр авдаг аврал байх юм бол Бурхны өршөөлийн тухай өнөөдөр энд номлох нь одоо илүүцсэн юм. Бурхны өршөөлийн тухай номлох нь одоо утгагүй хэрэг болох юм. Яг л хүн болгонд Бурхан аврагдах боломжийг олгодог. Тийм ч учраас энэ бэлгийг авралыг бэлэг болгож өгсөн. Хүн танд ингээ бэлэг өгөхөд та хариуд мөнгө өгдөггүй үстэй. Хэрвээ та хариуд мөнгө өгөх юм бол тэр бэлэг чинь бэлэг биш болчихж байгаа. Яг тэгвэл та тэрийг худалдаж авч байгаа бараа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүн танд бэлэг гэд өгж байгаа зүйлд та хариуд мөнгө өгөх юм бол тэр хүнээ доромжилж байгаа утгатай болчихдог мөн үү? Яг л хүн танд бэлэг гэд өгж хахад та хариуд нь мөнгө өгж байгаа бол тэр бэлгийг та бэлэг гэж бодохгүй байна л гэсэн утгатай. Энийг зүгээр юу вэ гэхээр би мөнгөөр авчиж байгаа л гэсэн утгатай. Тэгэхээр тэр хүнд танд бэлэг өгөөгүй юм зарчиж байгаа л утгатай байхгүй юу? Тэгэхээр Бурхан биднэрт авралыг бэлэг болгож өгсөн болохоос биш мөнгөөр худалдаж авдаг зүйл болгож өгөөгүй маа. Хин эртээ Британи энийг авдаг зүйл болгож өгөөгүй маа. Хамгийн сул дорой нэг нь ч олж авах боломжтой байхаар Бурхан энэ бэлгийг өгсөн юм аа. Ямар ч мөнгөгүй гадуурхагдсан, хаягдсан, орхигдсан, ологдсон, амьдралд алдаж онсон, уйлсан тэг хинч тэр хүнийг магадгүй ойлгодгүй тийм нэгэн хүртэл Бурханыг дуудахад Бурхан үнэгүй бэлгээ өгөхийн тулд энэ авралыг бэлэг болгож өгсөн байдаг юм аа. Тэрнээс мөнгөтэй л аврагддгийн бол энэ бол авралын сайн мэдээ биш ээ. Энэ бол бэлэг биш ээ. Энэ бол худалдаж авдаг бараа болно. Энэ бол одоо итгэл үнэмшил биш. Энэ бол
бизнес болж хувирнаа. Тийм ээ. Үүнээс хэрвээ хүн ашиг хийж эхэлдэг юм бол энэ нь Бурхны аврал биш. Энэ нь зүгээр л бизнес болж хувирнаа. Энэ нь зүгээр л сургалт болж хувирнаа. Энэ нь зүгээр л зардаг одоо ямарваа нэгэн одоо нэг үн төлөөсийн төлөөж авч болдог тэгээ сайндаа мөнгөдөө авчдаг зүйл болж хувирнаа. Харин Бурхан хүн болгоныг ижил тэнцүү аврах боломж олгохын тулд энэ авралыг үнэгүй бэлэг болгож өгсөн шүү. Тийм учраас Есүс Христ бидний төлөө загалмай дээр цовдлогдохдоо үнэгүй цовдлогдсон. Тийм ээ, тэр авралыг өөрийнхөө цусаараа төлж өгсөн Есүс. Тэгээд бид энэ авралыг үнэгүй хүртэгч нар болж байгаа. Үүнд сайн мэдээний утга учир оршиж идэг юм шүү. За Шимоны хувьд бол ингэж одоо авралыг бол авсан байгаа. Шимоны хувьд бол үүнийг ойлгоогүй байсан. Үүнийг одоо Петр хатуу боловч одоо хурц үгээрээ Шимонд бол ойлгуулсан. За гэтэл Шимон бас юм ойлгодог хүн юм аа. Бас яасан гэсэн чинь Шимон тэгж хэлж чинь те. Шимонд ингэж хэлсэн те. Бодол санаа чинь Бурхны өмнө зүв бус байгаа тул энэ үйл хэрэгт чиний хувьч байхгүй, чиний оролцооч байхгүй. Одоо чи наад хормуугаасаа гимшиж эргэж эзний өршөөлийг говьл оюун бодолд чинь байгаа энэ санаархал өршөөгдөж магад гэж хэлсэн. Чамайг атаа хорсол ёрын муу хүлээсэнд байгааг чинь би харж ийн гэсэнд Шимон миний талаар хэлсэн зүйлээс чинь аль нь ч надад тохиолдохгүй байхын төлөө та нар эзэн тандан миний өмнөөс гуйж өгөөч гिचжээ бас. Бас суурин дээрээ эргэчих юм аа бас. Тэгээ бас гүжүү тэр чигээрээ хаста мөнгө өгье гэж яхад байгальгүй юу гээл танаас өмчөө ирэхгүй мэдөө гэлээ те. Оо ста нэрээ зүгээр ста гэл ингээл ста тас дамжирдаал тэгээд ингээл шилбүрдэж хаяал те. Ста ингээл ба гэл үгээрээ хэрүүл хийж хаяал хаалган саваар гараа явчихсан гэхэлэр бас үгүй маа. Бас Бурханаас эмээгээд ах юм аа. Бас ингэж хилүүлэнгүүтээ гомдлоо гэж тэр чигээрээ яваад өгөх биш. Харин ингэж хилүүлэнгүүтээ яасан гэсэн чинь за наад болгон чи надад биелэхгүй байхын төлөө залбираад өгч гэд бас буцаад гуйчж байгаа байхгүй нөгөө чи. Тэгэхээр бас эзнээс эмээх жоохон ч гэсэн эмээлт бас энэ хүний сэтгэлд бас байгаад ах шиг байна. Тэгээ Петрийг ингээ хэлэнгүүт бас нөгөөг чинь бас ойлгож ах шиг байна тийм ээ. Түүгээд бас ингэж болохгүй би бас буруу ярьсан юм байна те. Бас эн чинь ингэж болдгүй юм байна. Бүх юмыг зоосны нөхөр хараад байж бас болдгүй юм байна. Юм гэдэг чинь бас ийм байдаг юм байна. Бурхан гэдэг чинь хүнийг бас зоосны нөхөр ивэдэг юм биш юм байна. Бурхан гэдэг чинь хүнийг үнэхээр өгөөмрөөр өршөөлөөрөө нэгүслэр энэ аврал гэдгийг чинь бэлэг болгоод өгсөн байдаг юм байна гэдэг ойлгонгот аюугаа амархан. За намайг уучлаарай хайлаа. Та хоёр тэгвэл миний төлөө залбирж өгөөч. Наад бүхэн чинь надад бити уулзраасаа. Бурхан минь. Тэгээд залбирж өглөөч гэж гарсангүй. Тэгээ энэ сэдвийг тэр чигтэн цааш нь орхингуудаа хамгийн сүүлийн өгүүлбэр гарч байна те. Тэр хоёр ийхүү эзний үгийг гэрчлэн ярьсны дараа Шомроны олон тосготод сайн мэдээг тунхагласаар Иерусалим руу буцлаа гэж хэлсэн. Яг Шимон дээр залбирж өгсөн үү? Өгөөд Шимон өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдөөгүй тэр чигээрээ залбирж өгөөгүй юу? Одоо мэдгүй. Залбирж өгсөн байх л гэж найдаж байна. Хэрвээ хэн нэгэн надаас ингээд за тэгвэл миний төлөө залбирч өгөөч би буруу ярьчихжээ би буруу байжээ гэвэл өста тэр чигээрээ дуусчихгээд мэдээж Бурхныг мэддэг хүн хаяа явахгүй штэ. За үнэхээр чи гимшиж байгаа за би чиний төлөө залбирч өгье. Тэгж болдгоо маа. За одоо чи ойлголоо. За би мэдлээ. За тэгээ залбираад хамт гимшээд зааж өгөө сургаж өгөөд тэгээд элч нар магадгүй цаашаа явсан бахаа гэж би найдаж байна. За тийм учраас Шимон бол энэ зүйлээс одоо их зүйлийг бол сураад үлдсэн. Тэгэхээр харж байна уу? Шимон Филиппиг ирэхээс өмнө тэр нутагт од байсан байхгүй. Филипп ирээд сайн мэдээг номлоод хүмүүсийг эдгээгээд хоёрдугаар шатны од болчтой. Нөгөөг чи өөрөө яаж гэвэл Филипп бүх хүний анхаарлын төвд орцсон. Тэгээ байжсэн чи болоогүй Иерусалимаас хоёр элч хурж ирээд хүмүүсийн төлөө гар тавьж залбирах хүмүүс бүр ариун сүнсээр дүүрээд бүр юу нөгөө Шимон бүр цаашаа нөгөө Шимон ч бүр цаашаа болоо явчихж байгаа байхгүй. Ингэн гот Шимон яасан гэхээр эргээд нөгөө хүмүүсийн анхаарлын төвд орохын тулд эргээд нөгөө хэм нэгэн байх гэсэндээ яасан гэхээр атаархсан да мөнгө өгье гэж шít. Тэрний цаана ажиллаад байгаа бурханлаг хүч чадлыг ойлгохгүй шít. Зүгээр л мөнгө өгье би number 1 баймаар байна. Би нөгөө анхаарлын төвд хэвээрээ баймаар байна. Би нөгөө хот хэвээрээ баймаар байна. Би нөгөө нэг мундаг инфлюенсер, би нөгөө олон дагагчтай одоо тэгээ нөгөө олон хүний хувьд би нөгөө жухал нэгэн баймаар байна гэдэг энэ хүсэл нь энэ хүнийг ингээд бүр юу ч хийгээс буцахгүй болгож штэ.
Яг өнөөгийн нийгэмдх бидний нэг зүрхний дотор байдаг нэг юм хор шарыг бас нэг Шимоны энэ түүх ингээд нэг илчлээд харуулад өгч байгаа юм шиг. Та үйлчлэлд ингэж ханддаг юм биш үү? Та эзэн Есүс Христэд итгэх итгэлдээ, та сайн мэдээний төлөөх үйлчлэлдээ та нэг ийм сэтгэлээр хандаад байт юм биш үү? Юу ах нь хамаагүй намайг л од болгож ивэл. Юу ах нь хамаагүй би л ингээд нөгөө олны анхаарлын төвдөл байж ивэл юу ч хамаагүй ярина гэж. Юу ч хамаагүй ярьдаг штэ. Тийм ээ. Юу ч хамаагүй ярина, юу ч хамаагүй хийн. Яагаад? Ерөөс эцсийн зорилго нь бусдын анхаарлын төвдөл байж их гэсэн од байх л гэсэн л ерөөсө хүсэл. Тэхийн тулд юу ч хийж магадгүй, юу ч ярьж иж магадгүй. Тэгэхээр энэ бол өнөөгийн нийгмийнхний нэг дүр төрхийг харуулдаг. Гэтэл тийм байж болохгүй гэж. Тэгэхээр юмны цаад утга учирыг бол ойлгосонгүй энэ хүн. Харин Петр болон Иохан нараар дамжуулаад энэ ойлгосон бахаа гэж би найдаж. Тийм ээ. Тэгэхээр бид эзэнд үйлчлэхдээ ингээ өөрийгөө алдаршуулахын тулд үйлчлэлтийн биш юм байна. Өөрийгөө алдаршуулахын тулд үйлчлэлтийн биш юм байна. Бидний үйлчлэлийн үр дүнд Есүс алдаршихын төлөө бид явдаг юм байна. Энийг бид ойлгох хэрэгтэй. Таны үйлчлэлийн үр дүнд хүн Есүсийг олж хараасай. Таны харилцаа, таны үр жимс, таны бусдад хандж байгаа хандлага, таны ажил хөдөлмөр үйлчлэлээр чинь дамжуулаад эзний нэрээр алдаршаасай. Тэрээс ингээд та өөрийгөө гоё хүн болгож хараад гэхдээ ийм л дээ нэг зүйлийг ойлгоорой те. Гэхдээ тэгээ би ямар ч бенефит хүртэхгүй мүү гэж та бодож магадгүй. Хүртдэм маа. Тэрийг эзэн өөрөө танд хийж өгдөг байхгүй юу? Тэрийг одоо би зөндөө ярьсан да. Бид эзнийг чин сэтгэлээсээ дагаад үйлчилж яхад Бурхан аяндаа өөрөө биднийг өргөдгөө. Эний чинь бид ингээд нэг жичрээд ах шаардлагагүйгээр Бурхан бидний амьдралд энийг хийгээд өгдөг байхгүй юу? Гэж би бол зөндөө хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэрнээс ингээд таны нэр ерөөсөө хинч та ер нь хэн байх нь ямар ч чухал биш. Та ерөөсөө өстой хинч биш. Зүгээр л ингээд бараг л таны нэрийг чинь гიშгэж байгаа л Есүс нэг өөрийгөө дүүлгэж гаргах гал ингээд Есүс чи харин үүдгүү гаруугүй юу? Намаага шавартаа утгаж жагаад өөрөө сайхан уснаас хуурай гарч идэг гэж ингэж бодох хэрэггүй тийм ээ. Юу гэхээр танаас болж Бурхны нэр алдарчивал дагаад таал хүндлэлийг авдаг. Энэ үр жимс ургацыг та өөртөө авдаг л байхгүй юу? Гэтэл Шимонд бол ийм өчхөн ч ойлголт байгаагүй гэдгийг та бүхэн маань ойлгох хэрэгтэй. За, өнөөдрийн сургаалыг дүгнэе одоо. Дүгнэе. Итгэгч нар хавчлагаас зугатаад сайн мэдээ тараасан. Тэр дундаа Филиппийн үйлчлэл. Тэр дундаа Шимон. Тэр дундаа элчнэр гэсэн нэг юм дөрвөн дүр бид нар өнөөдрийн энэ багц ишлэлээр дамжуулаад харчлаа. Хавчлагаас зугатаагаад хаасаагүй сайн мэдээ тараагаад эзний чуулганууд бий болоход тэнд итгэгчдийн оролцоо байсан. Тэр дунд үйлчлэгч Филиппийн оролцоо ямар байв гэдгийг Шимон энэ түүхэнд яаж орж ирж байгаа гэхээр эзний ивэлийг бэлэг гэж ойлгоогүй хүний үйлчлэлдэх оролцоо ямар байдгийм бэ гэдгийг харуулах нэг сөрөг дүр болж орж ирлээ. За тэгээд элчнэр хэрхэн эзэнд үйлчлэв. Ингээд итгэгч нар яваад үр цацаад араас нь Филипп очиж тэнд хүмүүс дээр ариун сүнсний гайхамшигыг хийгээд тэрний араас элчнэр ирээд хүмүүс дээр бүр ариун сүнс ахуулж байгаа. Ийм үйлчлэлийн нэг ийм хоршлыг бид харж штэ. Тэгэхээр эзний сайн мэдээний үйлчлэл гэдэг чинь зөвхөн нэг хүнээр бүх юм хийгддэггүй. Олон хүмүүсээр дамжуулан эзний чуулган байгуулагддаг. Эзний сайн мэдээ чинь олон янзын хүмүүсийн бэлэг авяасаар дамжуулан тэрний үр дүнд бий болж идэг зүйл. Ганцхан төгөлдөр гэдэг хүнээр хийгдэхгүй. Ганцхан нэм жаргал гэдэг хүнээр хийгдэхгүй. Ганцхан аюуш гэдэг хүнээр хийгдэхгүй. Бид хамтдаа байгаад нэгэн сайн мэдээгээ тараана, нөгөө нь гайхамшигаа хийн, нөгөө нь номлоно, нөгөө нь ариун сүнсийг ахуулна. Ингээд үр дүнд нь эзний хаанчлал бий болдог. Тийм учраас энд байгаа хүн болгон чухал. Энд байгаа хүн болгоныг Бурхан өөрийнхөө хэрэгцээний төлөө, өөрийнхөө хаанчлалын төлөө хүн болгоныг Бурхан хэрэгтэй гэж хардаг. Хүн болгоныг Бурхан нэгэн бие дотор дуудаж, бидний нэгэн цогц болгож хамтд нь өөрийнхөө алдрын төлөө Бурхан хэрэгжилж идэг юм а гэдгийг та бүхэндээ хэлэх гэсэн. Тийм учраас бид хамтдаа үйлчлэх ёстой. Бид хамтдаа эзний хаанчлалыг барьж байгуулах ёстой. Үүний тулд таны оролцоо гэж байгаа. Үүний тулд таны дуудлага байгаа. Үүний тулд таны бэлэг авяас байгаа шүү гэдгийг би хэлэх гэсэн. Тэгээ яг энэ одоо итгэгчдийн энэ хамтын үйлчлэл оролцоон дотроос Бурхан нэг зүйлийг суулж авч хайсан. Тэгээ жоохон сахар нэгтгэх гээд байна уу да? Эсвэл давс нэгтгэх гээд байна уу да гэд
Бурхан нэг үйлчлэлийг нэг тоон дотор чанж байгаа нэг шүлтөө зүйрлүүлэх юм бол ингээд Бурхан өөрөө тоогоо чинь хийж яана л да. Тэнд найруулж яана л да. Тэгээ илүүдэд байгаа юм авч хайж байгаа. Тосны хөвөд гараад ирэнгүүт нь аваа хайдаг тийм үү? Тэр чинь бид хэрэггүй тэр нэтлэг хэрэггүй. Тэрийг аваа хайдаг. Тэгээ тэрийг ингээд яг хүний бид хэрэгтэй юм хоол болгоод одоо тоогооч хүн бол тэрийг ингээд найруулж байна. Бурхан өөрийнхөө үйлчлэлийг хавчлагаар дамжуулаад итгэгчдээр Филиппээр Шимоноор тэгээ мөн Петр Иохан нараар дамжуулаад олон талын зүйлийг нийлж хутгаж Бурхан өөрийнхөө үйлчлэлийг найруулж байна. Тэр дондос хэрэггүйг нь аваад хайж байна. Тэрний юу вэ гэвэл хатаа хорсол. Шимон шиг сэтгэл. Шимон шиг атаа хорсол. Нөгөө хувийн нэр хүндээ бодсон. Зөвхөн өөрийгөө алдаршуулах гэсэн хүслээр тэгээ мөнгөөр үйлчлэх гэсэн сэтгэлийг үгүй маа гэдгийг хэлж байна. Тэндээс хасах юм ин хасаад яг үлдэх ёстой зүйлийг нь үлдээж байна. Тэгвэл энэ найрлага өнөөдөр таны дотор бас Бурханаар хийгдэж байгаа. Миний дотор Бурханаар хийгдэж байгаа. Бурхан таныг харахтаа, намайг харахтаа хэрэггүй зүйлийн заримдаа ингээ ялгаж аваад хайдаг. Тэ? Буцлаад ирэхээр хэрэггүй юм хөвөө гараад ирдэг. Хэрэгтэй юм доороо үлддэг. Тэр хэрэггүй хөвөөд гараад ирсэн ямиг авч хайдаг. Алтыг ч гэсэн ингэдэг штэ. Галаар улаасгадаг. Тэг хэрэггүй хогн хөвөө гараад ирэнгүүт тэндээс нь авч хаяад үлдсэн жинхэнэ шижир алт болдог. Тэгэхээр Бурхан яг миний амьдралд яг намайг ингэж найруулж идэг. Хин нэгнээр дамжуулан, янз янзын нөхцөл байдлаар, янз янзын хүмүүсээр дамжуулан намайг Бурхан өөрөө хольж, хутгаж нэг амтыг тэндээс гаргадаг. Тэг хэрэггүй юм тэндээс авч хайдаг. Шимон шиг сэтгэл бидэрт хэрэггүй юм аа. Хамтдаа залбирцгаая. Бидний амьдрал тохиолдох бидний хүссэн хүсээгүй олон янзын үйл явдлуудаар дамжуулан Бурхан минь та өөрийнхөө хаанчлыг тэлж өгдөг. Үүний нэг хэсэг тань өнөөдөр Нью-Йорк хотноо монголчуудын дунд хийгдэж байгааг харахтаа бид таньда талархнам. Эзэн минь та энэ агуу ажлынхаа төлөө энд байгаа хүн нэг бүрийг тус бүртэн та илгээсэн. Та биднийг энд хамтдаа холбож нэгэн бие дотор дуудсан. Та өөртөө үйлчлүүлэхийн тулд хүн болгонд та авьяас бэлгийг өгсөн. Хүн болгонд зориулсан таны онцгой төлөвлөгөө гэж байгаа. Та бид бүгдээр дамжуулан энэ газар алдаршаач. Энэ газар эзэн минь та авралын сайн мэдээгээ тунхаглаж өөрийнхөө хаанчлыг та босгооч. Гэхдээ бидний зүрх сэтгэлд танд тааламжгүй хэсгүүд бас байдаг. Та яг Шимоны сэтгэл дотор байгаа тэр зүйлийг нь олж хараад хатгаж илрүүлээд Шимоныг та гимшүүлээд засаж залруулсан шиг та бас биднийг засаач. Бидний зүрх сэтгэл заримдаа бусдад атаархал байдаг. Бидний зүрх сэтгэл заримдаа юм харамч өгч чаддгүй нэг юм хармын сэтгэл бас явж идэг. Бидний сэтгэл зүрхэнд заримдаа юм дуулуургүй гүжүү зөрүү зан бидний дотор явж идэг. Бидний дотор заримдаа эзэм нь итгэмжгүй хэлсэндээ хүрдэггүй байдал ч гэсэн заримдаа бидний дотор байж идэг. Тэр бүх хэрэггүй зүйлсүүдийг бидний дотроос та ялгаж авч хаяач. Эзэм минь та бидний дотор ажиллаа хийж биднийг та шижир алт мэт холцгүй шижир алт мэт биднийг та цэвэрлэн өөрчлөөч. Тэгээ биднээр дамжуулан та Шомрон аймагт хийсэн тэр агуу гайхамшига биднээр дамжуулан энэ газарт бидний эргэн тойронд бидний гэр бүл дотор та хийгээч. Тандаа талархан эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.